За сайн байцгаана уу? Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргье. За би та бүхэндээ өнөөдөр Монголын хэрэглэгчдийн эрх ашигыг хамгаалах нийгэмлүүдийн үндэсний холбооны тухай танилцуулга хийхээ шийдсэн юм аа. За эхлээд би та бүхэнд одоо үндэсний холбоо нийгэмлэг хэрхэн одоо бас үүсч байгуулагдсан талаарх одоо түүхийг ярих гэж бодож байна. За ингээд анх 1989 оны 7 дугаар сарын 21-ний өдөр одоо салбарын мэргэшсэн одоо хүмүүс манай Монголын бас тухайн үеийн бас цэхэднүүд эвлэлтэнд нэгдэж иргэнийхээ одоо ухамсарыг биелүүлж хэрэглэгчийн эрх ашигыг хамгаалах нийгэмлэгийг байгуулахаар анх ярилцж ирсэн байна. За түүнээс хойш яг жилийн дараа буюу 1990 оны 7 дугаар сарын 27-ны өдөр Нямт цэрэн, гам болд, сампил нарав, чин гэрэл, жамц, урт насан гэсэн хүмүүс зөвлөл байгуулж анхны одоо хэрэглэгчийн эрх ашигыг хамгаалах нийгэмлэгийг зохион байгуулахын бэлтгэл ажилд оржээ. За яг үүнээс одоо 3 сарын дараа 1990 оны 10 сарын 20-ны өдөр Монголын хэрэглэгчдийн эрх ашигыг хамгаалах нийгэмлэгийг байгуулах анхны хуралдаан болж тэргүүлэгчдэр нь Нямт цэрэн, гам болд, тунгалаг, нүрзэд, бааст, урт насан, цэнд баяр, хорол сүрэн, байгалмаа нарыг одоо хуралдааныхаа тэргүүлэгчдээр сонгож анхны нийгэмлэгийн тэргүүнээр Шарвын цэнд баярыг сонгож за хян шалгах комиссийг чин гэрэл, мишиг дорж, гал бодрох гэсэн хүмүүсийн бүрэлдэхүүнтэй анх байгуулж Монголын хэрэглэгчдийн эрх ашигыг хамгаалах нийгэмлэг байгуулагдчихсан юм. За ингээд үүнээс хойш бол хэрэглэгчийн эрх ашигыг хамгаалах чиглэлээр тасралтгүй өнөөдрийн хүртэл одоо 35 жилийн хугацаанд идэвхтэй үйл ажиллагаа явуулж ирсэн нийгэмд үйлчилдэг ашигын бус төрийн бус байгууллага юм аа. Анхны бас төрийн бус байгууллагуудын нэг юм аа. За ингээд тус нийгэмлэгийг бол анхны одоо үүсгэн санаачлагч хүнийг дурдхан зүйтэй. Энэ бол Сампилгуай гэж хүн байдаг. За энэ хүн бол тэр тухайн үедээ бол Монгол улсын стандартын газрын даргаар нь ажиллаж байсан юм аа. Одоо бол ингээд төр нийгмийн ахмад зүтгэлтэн за манай энэ үндэсний холбооныхоо хяналтын зөвлөлийн даргаар бас ажилладаг юм аа. За анхны удирдагчийг энд ярих ёстой. Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Харьяат Монголын үйлдвэрчний эвлэлийн төв зөвлөлийн хэлтсийн даргаар тухайн үед ажиллаж исэн. Бүгд найрамд Монгол Ард улсын ардын хурлын депутат асан төр нийгмийн зүтгэлтэн Шарвын цэнд баяр гэж хүн одоо анхны удирдагч тэргүүнээр нь ажиллаж исэн юм аа. 1990-ээс 2000 он хүртэл энэ хүн тус нийгэмлэгийг удирдах төр засгийн анхаарлын төвд хэрэглэгчийн асуудлыг одоо чухал байр суурьнд оруулж ингэж ажиллаж нэр хүндийг нь одоо маш өндөрт гаргасан хүн юм аа. Одоогийн удирдлагаар ерөнхийлөгчөөр нь улсын хурлын гишүүн асан, шадар сайд асан, Монгол улсын шадар сайд асан, Монгол улсын гавьяатгуулч Оюунбаатар дарга маань ингэ ажилт юм аа. За ингээд би та бүхэнд байгууллагын эрхэм зорилгыг бас танилцуулъя. Монголын хэрэглэгчдийн эрхийг хамгаалах хууль эрх зүйн орчинг байнга боловсруулах болгох, санал хүсэлтийг төр засгийн болон бизнесийн салбарынхны бодлого шийдвэр тусгаж хэрэгжүүлнэ. Эхний эрхэм зорилго байна. За дараагийн зорилго нь бол хэрэглэгчийн эрхийн асуудлыг бүх нийтийн үйл хэрэг болгохын төлөө
санаачлагч, манлайлагч, дотны зөвлөгч байж тэднийг хамгаалах үндэсний тогтолцоог одоо бүрэлдүүлэн төлөвшүүлэхийн төлөө ажиллана гэсэн ийм эрхэм зорилготой байна. За хэрэглэгчийн эрхийг хамгаалах хууль эрх зүйн орчин бас ямар байгаа талаар бас та бүхэнд хэлэх ёстой. За хэрэглэгчийн эрхийг хамгаалах одоо хамгийн үндсэн хууль бол Монгол улсын үндсэн хууль өөрөө юм. За Монгол улсын үндсэн хуульд бол хүн эрүүл, аюулгүй орчинд амьдрах за одоо гол үндсэн эрхтэй. За энэ бол хэрэглэгчийн эрхийг хамгаалах гол үндсэн эрх байдаг. За 1991 онд улсын баг хурлаар хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль анхны хууль батлагдсан. За түүнээс хойш 2003 онд улсын хурлаас хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн шинжсэн найруулгыг хэлцэж баталсан байдаг. За 2008 онд улсын хурл энэ хуулинд нэмэлт өөрчлөлт оруулад за түүнээс хойш бол одоо яг энэ хууль бол одоо хэрэгжиж явж байгаа. Яг энэ цаг хугацаанд бол улсын хурлаас хэрэглэгчийн эрхийг хамгаалах хуулинд өөрчлөлт оруулах гад улсын хурлын одоо дараагийн тогтоолоор ажлын хэсэг байгуулагдаж мөн одоо бас ажлын мэргэжил арга зүйн хүрээнд ажиллах одоо ажлын дэд хэсгийг бас байгуулан ажиллаж байгаа. За үндэсний за ингээд дараагийн энэ хэсэгт Монгол улсын засгийн газрын тогтоол хөтөлбөрүүд одоо яаж хэрэгжиж ирсэн бэ талаар бас танилцуулъя. 1992 онд Монгол улсын засгийн газрын 57 дугаар тогтоолоор нэгдсэн үндэсний байгууллагын ерөнхий асамблеас 1985 онд сайшаасан хэрэглэгчийн эрх ашиг хамгаалахад баримтлах зарчмыг дэмжиж 1992-с 96 онуудад авах арга хэмжээний хөтөлбөр батлагдсан байдаг. За 2001 онд Монгол улсын засгийн газрын 49 дугаар тогтоолоор хэрэглэгчийн эрхийг хамгаалах чиглэлээр төрийн зарим чиглэлийг Монголын хэрэглэгчдийн эрх ашигыг хамгаалах нийгэмлэр гүйцэтгүүлж улсын төсвөө санхүүжүүлэхээр шийдвэрлэсэн. За 2001 онд ингэж одоо төрийн бус байгууллагаар тэр дундаа хэрэглэгчийн эрхийг хамгаалах чиглэлээр анх үүсгэн байгуулагдсан энэ чиглэлээрээ одоо мэргэжлийн туршлагатай ийм байгууллагаар одоо бас төр шийдвэр гаргаж гүйцэтгүүлж ирсэн байнамаа. За 2009 онд Монгол Улсын засгийн газрын 374 дугаар тогтоолоор 2009-с 2012 онуудад хэрэгжүүлэх хэрэглэгчийн эрхийг хамгаалах хөтөлбөр батлагдсан. За 2016 онд Монгол Улсын засгийн газрын 3 дугаар тогтоолоор 2016 оны хэрэглэгчийн жил болгон зарлаж ийсэн. За 2015-16 онд Монгол Улсын шадар сайд 2016 оны хэрэглэгчийн жил болгон бас зарлаж тунхаглаж ийсэн юм байна. За тэгээд 16 онд бол үндэсний хэмжээнд хэрэглэгчийн эрхийг одоо хамгаалах жил болгон кампанит ажил одоо бүхэл бүтэн жилийн хугацаанд ингэж хэрэгжиж төрөөс энийг нь одоо хэрэглэгчийн эрхийг хамгаалахад маш онцгой одоо ач холбогдол өгч ингэж бас төрийн засгийн газрын үйл ажиллагааны одоо салшгүй нэг одоо том хэсэг болгож ингэж одоо бас хэрэгжүүлж ажиллаж исэн юм түүх байд юм аа. Тэгээ 2016 онд бас миний би энэ хэрэглэгчийн эрхийг хамгаалах үндэсний хөтөлбөр хоёрыг боловсруулах ажлын хэсгийн ахлагчаар нь шударга хөрстэй хэрэглэгчийн төлөө газрын оронтооны гишүүн байхдаа бас засгийн газрын хуралдаанаар оруулж бас батлуулж байсан юм аа. Ингээд тус одоо хөтөлбөрийг бол бас амжилттай хэрэгжүүлж ингээд 2020 онд дууссан байт юм аа. Тэгээ үүнээс хойш бол бас Монгол Улсын засгийн газар энэ хэрэглэгчийн эрхийг хамгаалах үндэсний хөтөлбөрийг батлуулж бас
дараачийн засгийн газар бол батлуулж ажиллаж ёстой байсан. Тэгээгүй. За тэгээгүйгээс болж бас хэрэглэгчийн эрх хамгаалах энэ одоо үйл явц, үйл ажиллагаа, процесс алдагдсан юм аа гэж үздэг. За манай энэ бас холбооны дараачийн одоо үйл ажиллагааны чиглэл нь бол Монгол улсын үндсэн хуулийг дээдлэн хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль хамаарал бүхий бусад хуулиудын хэрэгжилтэнд хяналт тавьдаг юм аа. За хэрэглэгчийн эрхийг хамгаалах үндэсний хөтөлбөрийн одоо зорилтуудыг хэрэгжүүлнэ гэж тавьсан байна. За энэ яг уу дахиж энэ байгууллагын танилцуулга дээр бас шинжлэхдэх ёстой юм заалт байна. Хэрэглэгчийн эрх ашиг хөндөж байгаа хууль стандарт, журам, дүрм, норм хэм хэмжээг тэд хэрэглэгчийн сэтгэл ханамжид нийцүүлэн шинжилүүлэхийн төлөө одоо ажиллана гэсэн юм бас үйл ажиллагааны чиглэл байна. Хэрэглэгчийн үндсэн хэрэгцээ, хэрэглээний аюулгүй байдлаа хангуулахад нь төр бизнес бүх нийтийн анхаарлыг одоо чиглүүлж ажиллана гэсэн байна. За хэрэглэгч бараа бүтээгдэхүүн ажил үйлчилгээний талаар үнэн зөв бод мэдээлэлээр хангагдах, зөв сонголт хийх боломж бүрдүүлэхийн төлөө ажиллана. За Монгол хүнд хэрэглэгчийн боловсрол, ухаалаг хэрэглээний дадал олгох, соён гээгэрүүлэх ажилд зохион байгуулах, хэрэглэгчийн хувьд эрх ашигаа хамгаалж сурах, оролцоо үүргээ дэвшлүүлэхэд нь одоо туршилт дэмжинэ гэж. Энэ одоо үйл ажиллагааны чиглэл бол яалтчгүй энэ одоогийн мөрдөж байгаа хуулийн хүрээнд яг одоо хэрэглэгчийн эрхийг хамгаалах төрийн бус байгууллагын хийж байгаа үндсэн үйл ажиллагаа байна. Хэрэглэгч одоо эрхээ шаардаад идэг. Хариуцлагыг нь бас одоо энэ шинэ хэрэглэгчийн эрхийг хамгаалах хуулинд зайлшгүй одоо шинээр тусгаж оруулах юм шаардлагатай гэж харж байгаа. Хэрэглэгч өөрөө мэдлэгтэй байх хэрэгтэй. Хэрэглэгч өөрөө боловсралтай байх хэрэгтэй. Тэгээгүйсээ болж хэн нэгэн одоо үйлдвэрлэгч, аж ахуй нэгж, одоо ханган нийлүүлэгч юу гэдгийг одоо энэ одоо процессд одоо процессоос болсон алдаанаас хэрэглэгч хохирчоод хэрэглэгч хохирох нь бол өөрөө одоо мэдлэг боловсролын төвшин байхгүй учраас бас хохирж байгаа тал дийл их байгаа. Тэгэхээр хэрэглэгчд маань өөрсдөө бас боловсралтай мэдлэгтэй болох ёстой шүү гэдгийг энд бас цохон тэмдэглэж хэлмээр байна. Хэрэглэгч өөрийн дуу хоолой, санал хүсэлтээ илэрхийлэх, гомдлоо гаргах, зорчигдсон эрхээ сэргийлэх, хохирлоо барагдуулахад нь төлөөлж зөвлөж шийдвэрлэнэ гэж байна. За хэрэглэгч эрүүл аюулгүй орчинд хангах эрхээ хэрэгжүүлэх асуудлыг Монгол улсын засгийн газар олон улсын одоо байгууллагуудын одоо анхаарлын төвд байлгаж анхааруулж сэрэмжлүүлж ажиллана гэж. За дараачих нь хэрэглэгчдийн сэтгэл ханамжийн судалгаа явуулж тэдний эрхийн хамгаалах төвшөнд дүгнэлт гарган тулгымдсан асуудлуудаар нийгмийн бүх хүрээнд үндсэн болон олон улсын түвшинд үр дүнтэй хамтран ажиллана гэж. За энэ үйл ажиллагааны чиглэл дээр нэг зүйлийг одоо нэмж хэлье. За жил болгон энэ хэрэглэгчийн эрхийг хамгаалах олон улсын байгууллагаас энэ урай зарлан тунхаглаж одоо тэр урайныхаа дагуу бүтэн жилийг одоо дэлхийн хэмжээнд ийм кампанит ажлыг одоо зарлан зохион байгуулж ажилладаг тийм ээ. Тэгээд Монгол улс ч гэсэн яг энэ хэрэглэгчийн олон улсын байгууллагынхаа шийдвэрийг дагаж мөрдөж бас ажилладаг. Манай бас шударга хөгжлийн хэрэглэгчийн төлөө газар буюу одоогийн нэршлэр бол Монголын эсрэг газар маань энэ кампанит ажлыг бас улс орон даяараа өрнүүлж ингэж ажиллаж байгаа. Манай нийгэмлэгийн хувьд бол бас яг энэ үрийг дагаж одоо үйл ажиллагааны чиглэлд тус оруулж ингэж ажилладаг. За энэ жилийн хувьд бол олон улсын хэрэглэгчийн байгууллагаас доктортой
амьдралын хэв маягт одоо шилжцгээ гэдэг ийм одоо өрөө дэвшүүлсэн. Тэгэхээр энэ өрөө бол маш одоо зүйтэй цагаа олсон ийм өрөө байгаа. Яг гэвэл хэрэглэгч одоо хэрэглэгчийн одоо хэрэглээний одоо янз бүрийн төвшин, янз бүрийн одоо ангиллал хэрэглээнээс болж түүнээс үүдэж бараа ажил үйлчилгээг одоо гүйцэтгэж байгаа үйлдвэрлэгч томоохон улс хоорондын одоо малтинэшнл одоо компаниуд тийм ээ хэрэглэгчийн хэрэгцээг хангах за мөн одоо та бүхэн мэдж байгаа лакшери одоо тансаг хэрэглээ гэж ярьдаг. Энэ тансаг хэрэглээг хүмүүсийн одоо хэрэглээг хангахад маш их өндөр одоо технологи, зардал, эрчим хүч одоо байгаль орчин нөлөөлөх юм маш их нөлөөлөл гардаг гэж үздэг учраас энэ хүмүүсийн одоо доктортой амжиргаа, доктортой амьдралын хэв маягийг одоо бий болгож одоо амьдраач ээ, амьдралдаа хөвшүүлээч ээ, энэ зарчмыг одоо баримталж амьдраач ээ, минималист амьдраач ээ гэдэг энэ уриалгыг бол дэлхийд дахин бол аль хэдийн одоо гаргаж одоо хэрэгжүүлж ингэ явж байгаа. Тэгээд энэ хэрэглэгчийн хит их хэрэглээнээс болж дэлхийд дахинд одоо цаг уурын уур амьсгалын ямар их өөрчлөлтүүд гарч байгааг та бүхэн мэдж байгаа. За Монгол улсын хувьд ч ялгаагүй бас ийм нөхцөл байдал бас тулж байгаа. Монгол улсын ихэнх газар нутгийн хувьд бол одоо цөлжилт, ган одоо ийм одоо хуурай уур амьсгал бол маш одоо сүүлийн үед бол маш их мэдэгдэж байгаа. Хүний эрүүл мэндэд ч энэ маань нөлөөлж байгаа. Тэгэхээр бид нар бас байгаль эрхийг хамгаалах энэ доктортой хэрэглээ амьдралын хэв маяг шилжих нь бол одоо зайлшгүй хүн бүрийн бас нэг иргэний хэрэглэгчийн хувьд бас энэ хариуцах ёстой ийм үүрэг гэж бодож байгаа маа. Тэгээд би бол бас энэ одоо өнөөдрийн энд одоо танилцуулгаараа бас иргэд хэрэглэгчдийг бас уриалмаар байгаа юм. Байгаль орчиндөө ээлтэй хэрэглээг одоо бий болгоцгоё. Минималист амьдралын хэв маяг шилжцгээе. Цахилгаан тогоо хэмжцгээе, усаа хэмжцгээе. Тансаг хэрэглээг одоо тохируулж одоо хэрэгэлцгээе. Эцэст хүний амьдрал чамааг одоо ямарваа нэгэн хүмүүнийг чамааг одоо маш их олон арт зүүснээр нь маш олон одоо хаустай их мөнгөтэй байснаар нь эзэж дурсдгүй маа. Эцсийн дүндээ хүн бол одоо энэ хорвоод нүцгэн ирээд нүцгэн одоо буцдаг юм жамтай юм аа. Тэгэхээр ирээдүйн хойч үедээ бас биднээс энэ дэлхийгээ бас одоо бүрэн бүтэн сайхан байгаль цаг ууртай үлдээмэр байна гэдэг ийм бас уриалгах хэлмээр байна. Энэ дээр бол би бас санаа зовж явдаг одоо иргэний хувьд ийм хүн байгаа. Тэгээд та бүхэнд бас энэ доктортой амьдралын хэв маягийг одоо бий болгож одоо амьдралдаа хэвшил болгож явцгаамаар байна гэдгийг бас уриалмаар байна. За манай одоо холбооны үйл ажиллагааны хүрээ бол энэ Монголын хэрэглэгчдийн эрх хамгааллын нийгмийн үндэсний холбоо одоо 21 аймаг нийслэл 9 дүүрэг мэргэжлийн одоо 10 гаруй одоо салбар нийгэмлэг. За Монгол улсын одоо ихэнх сум тосгон. За энэ багцаагаар нэг 150 хорооны зөвлөл гэж байгаа. За энэ яг магадгүй энэ тоог шинжлэх апдейт хийх шаардлагатай байж магадгүй. Зөвлөл бүлгүүд тэдгээр сонгогтой ажиллаж байгаа 10 гаруй мянган одоо шахам сонгуульт
зүтгэлтнүүдийг одоо нэгтгэж хэвтэй буюу засаг захиргаа нутаг дэвсгэрийн босоо буюу салбарын хосолсон бүтцээрээ дамжуулан үндэсний болоод олон улсын хэмжээнд идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаамаа. За хамтын ажиллагаа бол одоо хэрэглэгчийн эрх ашиг гэдэг бол одоо маш өргөн цар хүрээтэй маш одоо олон салбарт эрх ашиг нь хөндөгдөж иргэн хэрэглэгч хүмүүс маань одоо эрх ашиг нь хөндөгддөг ийм одоо том одоо агуулга бүхий салбар одоо байгаа. Тэгээд хамтын ажиллагааны хүрээнд бол Монгол улсын ерөнхийлөгч үндэсний аюулгүй байдлын зөвлөлтийн хэмжээнд одоо хүний амьд аюулгүй эрүүл одоо орчинд амьдрах энэ одоо хүний яг үндсэн эрхийг хамгаалахад энэ одоо төр засгийн одоо өндөрлгүүд улсын хурал, засгийн газар, салбарын яамд, салбарын одоо энэ агентлаг хороод тийм ээ тодорхой Монгол ерөнхий эсрэг газар за одоо энэ яамдууд дээр байгаа мэргэжлийн хяналтын газрын салбар зөвлөлтүүд санхүүгийн зохицуулах хороо за харилцаа холбооны зохицуулах хороо төлөв эрчим хүчний зохицуулах хороо за одоо 21 аймаг нийслэлийн иргэдийн хурал засаг даргын тавгын газрууд бусад энэ албагт төрийн байгууллагууд за энэ дээр би нэмээ хэлчихье хүний эрхийн үндэсний комисс гэж одоо маш том одоо нэртэй бас төдийлөн бас иргэдийнхаа төлөө эрх ашигыг хамгаалж одоо мэдгүй би бол одоо хангалттай ажиллаж байгаа гэж иргэн оны хувьд үздэггүй хизээ хойно одоо нэг бороо орсны дараа одоо ямар нэгэн асуудлуудыг ингээд ярьж байгаа харагддаг хизээ бүр өнгөрцөн байна. Тэгэхээр хэрэглэгчийн эрхийг хамгаалах одоо хамгаалахад энэ хамтарч ажиллах байгууллагын нэгээр бол зайлшгүй хүний эрхийн үндэсний комисс одоо бас ордог юм аа. Энэ дээр бас би оруулах хэрэгтэй юм байна. За мөн одоо мэргэжлийн холбоодуудтай хамтарч ажиллах хэрэгтэй. За хэвлэл мэдээллийн бүх байгууллага радио, телевиз, одоо цахим сайтууд юу гэдгийг. За сүүлийн үед бол энэ цахимаар бол маш их одоо хэрэглэгчдийн эрх ашиг одоо хөндөгдөж, хохирч, залилан, тоглоом одоо садар самуу одоо юу гэдгийг одоо иргэдийг төөрөгдүүлсэн худлаа одоо энэ маркетингууд энэ бүгдийг хийж байгаа нь өөрөө хэрэглэгчийн эрхийг одоо ностой зөрчиж байгаа гэж бас үзэж байгаамаа. Тэгэхээр энэ байгууллагууд маань одоо тодорхой хэрэглэгчийн цаг гаргаж телевиз, радио, хэвлэлийн байгууллагууд маань манай үндэсний холбоотоос хамтарч ажилламаар байна. Та бүхнийгээ бас хамтарч ажиллаач гэж уриалж байгаамаа. За мөн одоо бизнесийн аж ахуй нэгжүүд ч мөн ялгаагүй хэрэглэгчийн хэрэглээний одоо энэ доктортой хэрэглэгчийн одоо энэ боловсрал дээр бас ингэж хамтарч ажиллаж нийгэмдээ бас нийгмийн хариуцлагынхаа хүрээндээс компаниуд нь бас үндэсний холбоотойгоос хамтарч ажиллаарай гэж бид нэр бас та бүхнээсээ хүсч уриалж байгаамаа. За ингээд гадаад хамтын ажиллагааны хүрээнд бол Монгол манай үндэсний холбоо бол бас нэлээд одоо анх үүсгэн байгуулснаас хойш бас идэвхтэй ингэж бас үйл ажиллагаа явуулж ирсэн юм. 1993 онд Аз номхон талаа хэрэглэгчийн байгууллага бүрэн эрх гишүүнээр хэлсэжсэн. За 96 онд олон улсын хэрэглэгчийн байгууллага гишүүнээр хэлсэн. Би түрүүн олон улсын хэрэглэгчийн байгууллага ярьсан. За энэ дээр бол яг мэдээж гишүүнчлэлтэй одоо тодорхой хугацаанд байсан. За гишүүнчлэлийн хувьд бол хэрэглэгчийн эрхийг хамгаалж чиглэлээр байгуулагдсан үйл ажиллагаа явуулдаг төрийн бас байгууллага бас төрийн байгууллагууд бас энэ дээр бас гишүүнээр хэлсэж болд юм байлээ. За олон улсын болон Аз номхон талын бүсийн товчоо гишүүн орноор зохион байгуулдаг одоо хурал зөвлөгөөн семинарууд тийм ээ олон улсын уулзалт мэдээлэл одоо туршлага солилцох энэ үйл ажиллагаанд бол идэвхтэй оролцож ирсэн юм байна. За Оросын холбооноос Хятад ард улс манай хөрш одоо 2 улс байна. За мөн Казахстан бүгд нэр солонгос улсуудтай бол бид нэр урт хугацааны хамтын ажиллагааны санамж байгуулан ажиллаж байгаа.
За Монголын хэрэглэгчдийн ашиг хамгаалалт нийгэмлэгийн үндэсний холбооны бүтэц удирдлагын хувьд бол би та бүхэнд бас танилцуулъя. Энэ дээр ингээд та бүхэн хараарай. Одоогийн бүтэц бол хамгийн дээд манай байгууллагын хамгийн дээд шийдвэр гаргаж байгаа эрх бүхий субъект нь бол үндэсний чуулган байна. За үндэсний чуулгандаа бол бүх энэ 21 аймаг 9 дүүрэг бусдын салбар нийгэмлэгүүдийн дарга нар тэргүүн идэвхтэн гишүүд ингэж оролцож үндэсний чуулганаа 6 жилд нэг удаа зохион байгуулдаг байна. За ингээд үндэсний чуулганаасаа ерөнхийлөгчөө сонгож байгаа. За удирдах зөвлөлөө сонгож байгаа, хяналтын зөвлөлөө сонгож байгаа. За ерөнхийлөгч хэрэглэгчийн арбитрийн зөвлөлөө байгуулж байгаа. Ерөнхийлөгчийн доор ерөнхий нарийн бичгийн дарга ажиллаж байгаа. Доор нь ажлын алба байгаа. За мөн ерөнхийлөгчийн удирдлагын хажууд хэрэглэгчийн удирдлагын академи гэж байгууллагаас нэлээд их хугацаа өнгөрч байгаа. Энэ байгууллага маань хэрэглэгчийн эрхийг соён гээгэрүүлэх, боловсрол олгох ийм үүрэгтэй академи байгаа. За ингээд ажлын албаныхаа доор бол манай энэ салбар нийгэмлэгүүд харьяалагддаг. Мөн 21 аймаг 9 дүүрэг нийслэлийн харьяалагддаг. За нийслэлийн хэрэглэгчийн эрх гэдэг сонин байдаг. Хэрэглэгчийн хөгжил телевиз, хэрэглэгч имэйл сайт гэдэг ингээд бас манай мэдээллийн албаны хэсэг ажлын бүтэц байгаа. За тэгээд энэ хэвлэл мэдээллийн хэрэгслүүд маань бас одоогоор бол бас түр бас ажиллахгүй байна. За үнийг бол удахгүй сэргээж ажиллах байх гэж итгэж байгаа. За дараагийн энэ хэрэглэгчийн эрхийг хамгаалах үндэсний тогтолцоо гэж ийм зураг харагдаж байна. За тэгэхээр хэрэглэгчийн эрхийг хамгаалах тогтолцоо өөрөө төрийн байгууллага, иргэний нийгмийн байгууллага, за мөн бизнес аж ахуйн нэгж гэсэн энэ гурван энэ уялдаа холбоо харилцаан дээр хэрэглэгчийн эрхийг хамгаалах тогтолцоо бүрдэж байгаа. Төрийн байгууллагаас зөв шийдвэр гарч аж ахуйн нэгжүүдээрээ дамжуулж хэрэглэгчдэд стандартын дагуу чанартай ийм бараа бүтээгдэхүүн үйлчлэгээр ингэж хангаж чадвал эцэстээ иргэд хэрэглэгч хохирохгүй байх ийм л үндэсний механизм тогтолцоо байдаг. За тэгээд мэдээж төр засгийн явуулж байгаа үйл ажиллагаан дээр бас иргэний нийгмийн байгууллал Монгол Улсын үндсэн хуулиараа бас ингээд хяналт тавьж хамтарч ажиллаж байгаа ийм үндэсний тогтолцоо би бас та бүхэндээ бас танилцуулгынхаа төгсгөлд ингээд хэлье. За тэгээд манай үндэсний холбоо бол одоогоор бол энэ Улаанбаатар хотын Сүхбаатар төв 8 дугаар хорон амрын гудамж лоббидийн 4-р давхартаар байрлаж байгаа. За энэ хуучин мэдээллийг биднээс шинжилнэ гэж бодож байгаа. За манай үндэсний холбооны бас нарийн бичгийн даргаар энэ сүүлийн хэдэн жил бас энэ манай шагж жуугаа гэдэг энэ манай үндэсний холбооны нарийн бичгийн дарга бас ажиллаж исэн юм аа. Маш итгэх санаачлахтай. За энэ хаягн дээр манайх байгаа. Одоогоор бол манайх янз бүрийн санал гомдол авахгүй байгаа. Facebook манай Монголын хэрэглэгчдийн эрхийг хамгаалах нийгэмлэгүүд үндэсний холбоо гэсэн Facebook хуудас байгаа. За би энийг бас өөрөө хөтлж явуулдаг. За тэгээд санал хүсэлт байвал манай Facebook хуудсанд бас хандаж ирүүлэх юм боломжтой шүү. Ингээд та бүхэндээ өнөөдөр бас Монголын хэрэглэгчдийн эрхийг хамгаалах нийгэмлэгүүдийн үндэсний холбооны талаар товч танилцууллаа. Ингээд анхаарал тавьсан та бүхэнд баярлалаа.